Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Өөрийнхөө толгой доторх бодлоос салж илүү дээгүүр амьдралыг олж харан тиймүүл өөрийнхөө хийсэн алдааг хэд их харах хэрэггүй. Энэ нь таныг хэтэрхий хувиа хийчээсэн болгодог. Та магадгүй энэ болох болов уу гэж бодож байгаа бол тийм ээ болно. Миний буруугаас боллоо гэж хэтэрхий их бодсноор Бурхан танаар хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг олж харахгүй байдалд хүрдэг. Өнөөдөр бидэнтэй хамт байж өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай байх талаар суралцаж байгаад баярлалаа. Бид бүгд өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай байхыг хүсдэг. Гэхдээ Бурхан биднийг өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай байгаасаа гэж илүүтэйгээр хүсдэг. Та нарын зарим нь гэхдээ гэдэг асуудлууд байсаар байхад энэ боломжгүй шүү дээ гэж бодож байж магадгүй. Гэсэн хэдий ч би өнөөдөр танд аз жаргалтай байж чадах нэг арга болон та нарт хувиа хийчээхгүй амьдрах талаар би ярьж өгөх болно. Би энэ хичээлээ өөрийгөө харж байгаагаас илүүгээр амьдрах гэж нэрлсэн. Бидний ихэнх нь хүсэж байгаа зүйлээ авахын төлөө хүссний авснаар аз жаргалтай болно гэж боддог. Гэтэл үнэндээ эд юмс олж яваад аз жаргалтай болж чаддаггүй. Төр зуур баярлуулах зүйлс гарч ирдэг боловч дахиад шин зүйл гарч ирэхэд хуучин зүйлээс илүү шин зүйл таныг баярлуулах шаардлага үүсдэг. Бурхны үгнээс болон өөрийн амьдралын туршилгаас харахад бидний амьдралд туршлага их чухал юм. Учир нь Библиэд Бурхны үгийг амьдралын туршлагатай хамт суралц гэж хэлдэг. Бид Библиэд Бурхны амлалтуудыг харж мөн түүнийг амьдралдаа хэрэгжүүлснээр илүү их үр дүн гардаг. Библи мөн аз жаргалтай байх нэг арга замыг зааж өгсөн байдаг ба би энд нь их суралцсан. Үг болон туршилгаар дамжуулан та зөвхөн өөрийгөө гэсэн бодлоо тайлж бусдын төлөө илүү их хичээдэг болох боломжтой. Галаат 6 дээр итгэлийн ахын дүүс нартаа эвэл болох сэтгэлтэй бай гэж хэлсэн байдаг. Эндээс харвал бид бусад хүмүүс туслаж, эвэл болж, сэтгэл дүүрэн байх хэрэгтэй. Хэрэг бид хийж чадахгүй бол Бурханаас өөрийгөө гэсэн бодлоос салахад минь туслаарай гэж гуйх хэрэгтэй. Энэ талаар Библиэс харцгаая. Библиэд хэлэхдээ дээд болон доод зэрэглэлийн амьдрал байгаа гэж хэлдэг бөгөөд доод зэрэглэлийн амьдрал нь энэ дэлхийд нийцүүлж амьдрахыг хэлдэг. Энэ дэлхийн бидэнд хэлдэг зүйл бол өөртөө хүссэн бүхний ав. Чи хүртэх хэрэгтэй. Тэгвэл чи аз жаргалтай, сайхан байх болно гэдэг. Гэтэл үнэндээ иймэрхүү амьдрал доод зэрэглэлийн амьдрал юм. Бурхан өөрийгөө гэсэн бодлоо хаяж юу хэрэгтэйг надаас асуув. Над дээр бүх анхаарлаа тавь. Намайг чиний төлөө зөв зүйлийг хийх болно гэдэгт итэг гэж хэлдэг. Өөрт байгаа цаг, мөнгө, байгаа зүйл бүх чармаалтаа бусдад ивэл болоход зориул. Тэгснээр дээд зэрэглэлийн амьдралаар амьдарч доод түвшинд байхдаа мэдрээгүй тэр баяр хөөргийг мэдрэх болно. Марк 8:34-35. Тэрээр хурсан олныг шав нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан хэн нэгэн нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийг алдна. Хөөх өөрийгөө гэсэн хараа, сонирхол, хүслээ бүгдийг орхих хэрэгтэй байх нь байна. Харин хэн миний төлөө сайн мэдээний төлөө амиа алдна тэр түүнийг аварна. Үүнд олон хүмүүс алгаа ташаад амен гэж хэлэхгүй баха. Энэ загалмайг үүрээд намайг даг. Бидний үүрч байгаа загалмай бол ядуурл, өвчин, зовлон, аюул гамшиг биш юм. Хүмүүс энэ амьдралыг би үүрэх ёстой загалмай шүү дээ гэж хэлж байхыг сонсож байсан биз дээ. Гэхдээ загалмай бол Есүсийн хүсэж байгаа хувиа хичээхгүй байхыг хэлж байгаа юм. Мэдээж өөрийнхөө төлөө хийх юмаа хийж бас халамжил.
Гэхдээ амьдралын тань эхэнд байх зүйл болох бусдад туслахаа орхигдуулж болохгүй. Гэхдээ миний одоо ярьж байгаа зүйл маань бусдын таалалд нийцхийн тулд амьдраа гэж хэлсэн үг бол биш юм. Бурханд хайртай учраас Бурханы таалалд нийцхийн тулд бусад хүмүүс туслах талаар ярьж байгаа юм. Бид бүгд ийм байвал Христэд итгэгчдийг энэ дэлхий хараад үнэхээр гайхан бишрэх бөгөөд энэ нь зүгээр чуулганд хэн нэгэнд таалагдахын тулд үйлдэл хийхээс өөр юм. Бидэнд хүмүүс номлож байгаа шиг амьдрахгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ бидэнд байгаа жинхэнэ хайрыг бол үгүйсгэж болохгүй зүйл юм. Бид маш их сайн мэдээний ажил хийдэгч хүмүүс сонсохгүй үед маш ихээр шархалдаг. Гэсэн ч тэдэнд Бурхны хайрыг харуулхад тэд таны хэлсэн үгийг сонсох нь дамжиггүй юм. Бид 3 дахь орнуудад байгаа тосгодын хүмүүст цэвэр усны хангамж өгч тэднийг хоололдог бөгөөд бусад улс орнуудад бэлгийн хүчирхийлэл, хүний 8-нд өртсөн охид бүсгүүчүүдийг чөлөөлөхөд тусалдаг. Мөн задуулсан охид бүсгүүчүүл болон асрамжийн хүүхдүүдэд тусалж байгаа. Бид хүүхдүүдэд боловсрол олгохын тулд дэмжлэг үзүүлж, боломжтой бүх аргаараа тусламж үзүүлж байна. Бид бас шоронгийн үйлчлэл болон гэрээр асрах үйлчлэл хийдэг. Бүхий л хийж чадах тусламж үзүүлдэг. Яагаад вэ гэж юу? Есүс энэ хүмүүсийг мартаж болохгүй гэж хэлсэн. Тэрээр намайг үлсгэлэн байхад чи намайг хоололсон гэхэд тэд хизээ таныг үлсгэлэн байхад хоололсон юм бэ гэж асуусан бөгөөд тэр хариуд нь эдгээрийг ах дүүстэй хийсэн бол надад хийж өгч байгаатай адилаа гэдэг. Бид нар Бурхан бидний амьдралд байхгүй бол энэ бүгдийг хийж чадахгүй. Тэр Есүсийг илгээхдээ бидний хүссэн болгоныг өгөх гэсэндээ биш, харин бусдад туслуулж ивэл болгох зорилготой байсан. Та боломжоор хүмүүст тусалж ивэл болсоор байвал Бурханы ивэл таны амьдралд ч бас дүүрэн байх болно. Та үнэхээр ивэгдэж хэрэгцээ тань хангагдах бөгөөд зөвхөн өөрийнхөө төлөө энэ бүх цагаа зарцуулахаа болно. Та Бурханы ажилд санаа тавьж байхад тэр таны бүх зүйлд анхаарал халамжаа тавих болно. Өөрийн амийг аврахыг хичээсэн нэгэн амиа алдаж, сайн мэдээний төлөө амиа алдсан нэгэн аврагдах болно. Тэгэхээр та дээд болон доод зэрэглэлийн амьдралаар зэрэг амьдарч чадахгүй. Та дээд зэрэглэлийн амьдралтай бол доод зэрэглэлийн амьдралаа орхих хэрэгтэй бөгөөд доод зэрэглэлийн амьдралтай бол дээд зэрэглэлийн амьдралаар амьдрах боломжгүй. Паул би баттай байна. Миний амьдралын зорилго бол түүний дахин амлалтын хүчийг таньж мэдэх юм а гэж хэлсэн. Паул дээд зэрэглэлийн амьдралаар амьдрахыг хүссэн ба үүний тулд өөрөө баттай байх хэрэгтэй гэдгээ ч хэлсэн. За одоо сайн сонсоорой. Энэ дэлхий дээр бидэнд олон асуудал байдаг бөгөөд энэ дэлхий дээр угаасаа олон төрлийн асуудал байгаа. Хамгийн том асуудал нь хүмүүс асуудлаа хаа сайгүй ярьж байна. Мэдээгээр байнга л янз бүрийн асуудлын тухай ярьж байгаа нь бидний урмыг хугалдаг. Харин бид ийм байдалд орохгүй тулд сайн бүгдийг харж, сайн бүгдийг олдог байх нь зүйтэй. 2-р Тимот 3:1-5. Баг зэрэг урт боловч та нар анхаарал үзээрэй. Энд эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч. Тиймээс л би өнөөдөр энэ үгийг дамжуулж байгаа бөгөөд бид аминчхан байж болохгүй. Бид өөрсдийгөө тэнцвэртэйгээр хайрлах хэрэгтэй. Бурхан танд хайртай. Та өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүсийг хайрлах чадахгүй. Гэхдээ би өөрийгөө зөвхөн хайрлаж аминчхан байхыг хэлээгүй байна. Бурхан таныг бүтээснээр нь өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг талаар хэлж байгаа юм. Мөнгөн дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг ихтэй дуулуургүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, бие хяндаггүй, хэрцгий, сайныг үзий ядагч, тэрслэгч, бодлогогүй, бие тоодог, Бурхныг хайрлагч байхаас илүүтэйгээр 100 цэнгэлийг хайрлагч болох болно. Бараг л дуусах гэж байна. Тэд итгэл сүсэгт дуртайч хүчийг үгүйсгдэг. Тэгээд цааш нь чи тэднээс хол бай гэж хэлсэн. Танд л гэж хэлэхэд та хинтээ цагийг өнгөрөөж байгаа нь их чухал гэдгийг мэдв үү? Ялангуяа таны хамгийн их цагаа хамт өнгөрөөдөг хүн
Үнэхээр чухал юм. Бид гэмтэх хүмүүсийг буруутгаж тэднээс илүү гэж сайрахыг хүсэхгүй байна. Мэдээж бид тэдэнтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Есүс гэмтэнгүүтдээ байнга цагийг өнгөрүүлдэг байсан. Гэхдээ миний хэлж байгаа зүйл бол иймэрхүү хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэгтэй ч тэд танд нөлөөлөхгүй, харин та тэдэнд нөлөөлөх хэрэгтэй. Та хинтээ хамгийн их цагийг өнгөрөөж байгаадаа анхаар. Учир нь та өдөр тутамдаа хинтээ илүү хамт байна, тэр хүнтэйгээ адил төстэй болсоор байдаг. Та миний ярьж байгааг өдөр бүр зурагтаар сонсвол миний хэлж байгаатай адил ярьдаг болно. Би ч бас ялгаагүй хин нэгний зааж байгааг өдөр бүр сонсвол тэр хүний зарим зуршлуудыг авах болно. Тийм болохоор эргэн тойрны хүмүүсээ сонгохдоо анхааралтай бай. Та дээр хэлэгдсэн шиг хүмүүстэй айр утсан байгаа бол өөрөө тэднээс холдох хэрэгтэй. Би нэг түүх ярьж өгье. Нэгэн залуу үнэхээр сайн залуу байсан бөгөөд аавынхаа өв хөрөнгийг авахыг хүссэн ба тэр залуухан байсан. Тэр үеийн соёлын сайн мэдгүй учраас магадгүй танд сонин санагдах бах. Нөгөө залуу аавда надад өв хөрөнгөө өг гэж хэлсэн. Яг үнэндээ тэрээр би таны мөнгийг авмаар байгаа болохоор таныг өгөхөөсэй гэж хүсэж байна гэж хэлсэн. Аав нь түүнд хүссэн бүгдийг өгсөн нь бүр сонирхолтой. Заримдаа бурхан бидний хүсснийг өгдөг бөгөөд энэ үнэхээр хүсэж байсан зүйл биш гэдгийг бидэнд мэдүүлэхийг хүсдэг. Магадгүй яг одоо таны хүсэж байгаа зүйл танд хамгийн муу зүйл байж болох юм, тийм үү? Тиймээс хүссэн бүгдээ авахыг хүсэхээс татгалзах хэрэгтэй. Оронд нь бурхан танд үнэхээр хэрэгтэй зүйлийг өгөөсэй гэж хүс. Бас нэг түүх байна. Залуу хүү аавда миний өвлөж авах хөрөнгийг өгч хөөрэй гэсэн бөгөөд 2 ахтай байсан. Би харин одоо надад өгөөч гэдэг үгийн талаар ярмаар байна. Энэ 2 үг түүний амьдралыг сүйтгэсэн. Өнөөдрийн нийгэм энэ дэлхий ямар байгааг та мэдэж байна уу? Хүмүүс ер нь байнга л надад өгөөч гэдэг. Тэд өөрөө өгөх болон бусдад ивэл болох талаар огт боддоггүй. Харин бусад хүмүүс түүнд юу хийж өгч болох талаар л боддог. Тэгээд аав нь өөрийн өмчөө 3 хувааж өгсөн. Удалгүй залуу хүү өөр газарт очоод аавынхаа өгсөн бүх хөрөнгөө өрн таран хийсэн байна. Яг үнэндээ бол тэр энэ ивэлээ зөв зохистой зарцуулах хэмжээний teen насанд хүрсэн байсан. Бурхан энээс илүүг яагаад өгөхгүй байна гэж заримдаа боддог. Гэхдээ бурхан таны зохицуулж чадах хэмжээний тийм зүйлийг л танд өгдөг. Та өөрт байхгүй зүйлээ авах гэд хит улаарад байхын оронд тайван суугаад бурхан минь таны хүсснийг авмаар байна. Таны хүсэл биш бол миний хүсснийг битгий өгөөрэй гэж хэлэх хэрэгтэй. Сайн сонсорой. Тэрээр бүх хөрөнгөө алдаад эзгүй газарт амьдарч бүх хөрөнгөө зарцуулаад дууссан бөгөөд байгаа газарт нь өлсгөлэн болсон учраас түүнд хэрэгцээ их байсан. Тэгэд гахаа үржүүлдэг газар хөлсөөр ажилд орж гахаанууд хооллож эхэлсэн. Тэрээр гахааг хооллохоос өмнө өөрөө гахаан хоолоо идэж байсан. Тэрнийг маш их хайрладаг, эд хөрөнгөтэй аавтайгаа гэртээ сайхан амьдардаг залуу байсан. Тэр сайхан амьдралтай байсан боловч үүндээ сэтгэл хангалуун байгаагүй. Та магадгүй өөрийгөө анхаараарай. Иймэрхүү байдлаар сэтгэл хангалуун биш байж болох юм. Харин таны хийх зүйл бол та үүнээс илүү сайхан амьдралтай байж магадгүй. Танд толгой хорогдох байр, эдэх хоол байгаа бол та ивээгцэн хүн. Учир нь энэ дэлхийн хүмүүсийн 3/2-оос илүү нь ядуу амьдарч байна. Бид өөрсдийн ивэлүүдээ мартаж байхгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж эхэлвэл муу зүйл болно. Тэгээд нөгөө залуу гахаануудтай хоолж байсныг Библиэд хэлсэн хэллэг нь үнэхээр гайхалтай. Тэр гинт ойлгосон. Бидний олонх бас өөрсдийгөө сэргээх хэрэгтэй. Та амьдралаа сэргээх хэрэгтэй байна уу? Та өөрийгөө ойлгож эхэлсэн үү? Та өнөөдөр сэргээх хэрэгтэй байна уу? Та бурхнаас олдсон тэгээд энэ үгс таныг сэргээх дуудлага болж байна уу? Бид өдөр болгон хүчтэй байж, итгэлээ сэргээж, юу ч хийж байсан бурхантай хамт бай.
Энэ дэлхий Бурхныг танаас булаахыг битгий зөвшөөр. Тэр өөрийгөө гахаатай хамт хооллож байгаагаа олж хараад тэгээд би ер нь юу хийхээ мэдлээ. Би гэртээ очиод аавдаа. Би гэртээ ирэхээр зүйл хийгээгүй. Гэхдээ та намайг хүлээж авах уу гэж асууна гэж шийдээд тэр бодсон. Тэгээд би буцаж очиод аавдаа. Би таны болон Тэнгэрийн эсрэг нүгэл үйлцэн гэж хэлнэ гэж тэрээр бодсон. Бурхан үнэхээр сайн. Тэр 2, 3, 4 дэх боломжийг өгдөг. Танд ямар байгааг мэдэхгүй байна. Гэхдээ энд байгаа хүмүүс дотор 2 дахь, 3 дахь боломж хэрэгтэй байгаа хүмүүс байгаа гэдэгт би итгэж байна. Магадгүй муу сүнс танд Бурхан таныг буцааж авахгүй гэж хэлж байгаа. Гэхдээ тэр бол худалч. Энэ залуу гэрлүүгээ буцах замдаа аав минь намайг буцааж авах болов уу гэж бодож байсан баха. Тэгээд босоод аав руугаа явсан. Харин аав нь түүн рүү гүйж очсон гэж бичсэн байна. Тэр үед настай хүмүүс гүйдгүй байсан. Аав нь түүнийг хараад маш их баярлсан. Тэрээр цэнгүүн хийхээр тушаан, тархан бирууалж, хүүдээ шинэ хувцас өмсгөж, онцгой бөгж зүүж өгсөн. Тэгэд хүүн гимшиж аав нь түүнийг хүлээн авч өөрчилсөн. Энд юу гүгүүлж байна вэ? Та гим нүгэл үлдээд гимшвэл Бурхан таныг тэр дорн хүлээн авч өөрчилж шинжилдэг. Тэр уурлаж шийтгэхгүй бөгөөд 5 минут тутамд таныг муу зүйл хийсэн гэж сануулдаггүй байна. Та өөрийгөө гахаан пинд байгааг мэдвэл гимшээд аав дээрээ очиж "Аава, би гим нүгэл үйлдсэн. Гэхдээ гэртээ очимоор байна" гэж хэлээрэй. Бас нэг залуу Есүс дээр утсан талаар Библиэлд гардаг. Тэрээр "Та намайг юу хий гэж хүсэж байна вэ?" гэж Есүсээс асуухад Есүс түүнд "Миний тушаалуудыг дагаа" гэж хэлсэн. Тэгсэн залуу итгэлтэйгээр "Өө, би тушаалуудыг дагдаг аа" гэсэн. Тэгсэн Есүс түүнд "Чи нэг зүйлийг үлдээсэн байна. Бидний сурах зүйл бол бид бүгдийг хийсэн, бүгд болсон гэж бодож байтал заавал нэг дутуу зүйл байдаг байна. Энэ сайн зүйл шүү, бид хичнээн олон сайн зүйл хийсэн гэж бодож байсан ч Бурхантай хамт байхад өөр олон сайн зүйлсийг хийх боломжтой. Тиймээс л бидэнд Есүс хэрэгтэй байгаа юм шүү дээ. Бидэнд үргэлж нэг зүйл дутагддаг. Есүс ирээд энийг маань дүүргэхийг хүсдэг. Тэгсэн нөгөө залуу маш баян байсан учраас Есүс түүнд хандан "Бүх зүйлээ зараад ядууст тарааж өгөө" гэхэд Библиэлд залуу маш их гонигтай болоод явсан гэж хэлсэн. Учир нь тэр нэлээд баян байсан. Энэ түүхэнд гарч байгаа гүнзгий санааг би танд хэлж өгье. Хэрвээ залуу бүх хөрөнгөө зараад ядуус тарааж өгсөн бол юу болох байсан гэж та бодож байна вэ? Тэр энийг хийсэн бол тэр өөртөө байснаасаа ч илүү хөрөнгөтэй болох байсан. Бурхан биднийг үргэлж ивэхийг хүсдэг. Тэрнийг дуулууртай дагаж байхад бидний мөнгө болон эд хөрөнгийг авдаггүй. Бүх зүйл Бурханых шүү дээ. Тийм учраас тэр эхнээсээ танд өгөөгүй бол танд юу ч байхгүй байх байсан. Танд байгаа мөнгө болон эд хөрөнгө таныг хувиа хичээсэн болгож өөрийгөө төв болгохгүй гэхээс сэрэмжил. Өөрт байгаагаа бусадтай хуваалцаж сур. Хувиа хичээсэн байдлаасаа гарах бас нэг арга бол та амархан гомдолтгоо болох хэрэгтэй. Та байнга шархалж байдаг гомдомтгой хүмүүн үү? Хайр бол гомдолдгүй гэж Библиэд хэлсэн, тийм үү? Марк 4:14. Тариаланч үгийг тарьсан. Тэгээ цааш нь 15 дээр зарим хүмүүс зам дээрх үр адил бөгөөд эдгээр нь зам хаваар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй сатан ирж тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод
тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Эндээс бүх түүхийг уншаад үзвэл зарим нь гомдлож, зарим нь эд хөрөнгө болон баялагт хуурдаж байна. Уг зүрх сэтгэлд үндэслэгдэхээс өмнө муу сүнс холдуулах бүх аргыг хэрэгэлдэг. Та чуулган дээрээ очиод пастрын заасан гайхалтай сургаалыг сонсоод гартал, пастор чинь танаас илүү сайн машин унсан харагдвал магадгүй гомдлож уурлаж төвөнийг шүүмжлэнэ. Тэр уул нь ийм машин унах ёсгүй гэж хэлж болох юм. Тэгэхээр асуудал юунд байна вэ? Та хүмүүст байгаа зүйлийг хараад атаархаж болохгүй. Танаас илүү юмтай байгаа хүнийг хараад та атаархдаг. Энэ түүхийг өгүүлж байгаа ёс зүйн хичээл бол та хичээл дуртай байж гайхалтай үг авсан мөртлөө гэртээ харих зам зуураа уурлвал муу сүнс сурсан үгийг тань булааж авах болно. Та уурлаж бурхантай харилцаагаа сүйтгэж болохгүй. Матай 24-т төгсгөлийн үеийн шинж тэмдгийн талаар өгүүлдэг бөгөөд 10 дээр тэр үед нэгний үзэн ядна. Өнөөгийн нийгэм дууртай хүмүүс олон. Хүмүүсийг уурлуулахад ч амархан болсон байна. Яагаад ийм байгаагийн шалтгаан бол хүмүүс хувиа хичээсэн, өөрийгөө төв болгосон учраас тэдний хүсэж байгаа зүйлийг өгөхгүй бол тэд уурладаг. Хайр хурдан уурладаггүй. Өөр бас нэг зүйл бол өөрийгөө хэтэрхий их бодохгүй байх юм. Өөрийнхөө тухай дандаа бодох бодлоосоо ангижрахын тулд Бурханаас бусад хүмүүс туслахын тулд юу хийх вэ гэж асуух хэрэгтэй. Ром 12:1-3 ийм дахтуунараа Бурханы өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун тахил болгон өрөг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. За одоо 3 ишлэл үзье. Надад сойрхогдсон нэгүслээр би та нарын хүнийг бүрдчин хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр битгий бод. Харин Бурхны хүмүүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Өөрөөр хэлбэл өөрийгөө хэтэрхий их битгий бодоо гэж хэлж байна. Би гайгүй харагдаж байгаа болов уу? Хүмүүс миний тухай юу гэж бодож байгаа болов? Хүмүүс миний тухай юу ярьж байгаа болов? Би чухал болов уу? Өөрийгөө хэтэрхий их бодохоо бэл. Оронд нь илүү дээд зэрэглэлийн амьдралд оролцохоо бод. Өөрийн хийсэн алдаагаа хит их анхаарахаа бэл. Тэгснээр илүү их хувиа хичээсэн болдог. Та магадгүй эргэлзэж байлын болно. Би яагаад байгаа юм болоо? Яаж байгаа юм болоо? Ийм зүйлд анхаарлаа хандуулснаар Бурхны танаар хэлэх гэсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд цаад болдог. Байнга л надад юу хэрэгтэй, юу хүсэж байгаа талаар бодож өөрийгөө бодож байхаар бусад хүмүүсийн төлөө юу хийж болох талаар анхаарах хэрэгтэй. Би өглөө босох болгондоо зуршил болсон зүйл минь залбирахдаа Бурхан минь би таны төлөө өнөөдөр юу хийх вэ гэж асуух байдаг. Та нар хүүхэд өсгөж үдсээсгээ би мэдэхгүй байна. Би 4 хүүхэд өсгсөн. Тэгээд цаг хугацаа өнгөрч тэд 40-50 хүрсэн. Эсвэл таны хүүхэд хэддэж вэ? Та хүүхдүүдийнхээ төлөө бүгдийг хийсээр байгаад ядардаг. Тэгээд тэд таны төлөө ямар нэг зүйл хийгээсэй гэж хүсдэг. Тэгэд миний дуртай намайг баярлуулдаг нэг зүйл бол том болсон хүүхдүүд маань танд ямар нэг зүйл хэрэгтэй бол хэлээрэй. Хэрэгтэй зүйл байвал энд байхдаа хийж өгье гэж хэлэх байдаг. Ямар ч эцэг их хүүхдээ надад энэ хэрэгтэй байна ээж. Аава энийг хийгээд өгөөч гэдэг үг нь ээж би таны төлөө юу хийх вэ? Аава би таны төлөө юу хийх вэ гэдэг үгээр солигдоход дуртай байдаг. Тэгэхээр Бурхан яг үүнтэй адил байдаг бөгөөд тэр биднийг түүн дээр очиод байн галгаа тусаад байхаас илүүтэйгээр харин би таны төлөө юу хийх вэ? Би таны төлөө яаж үйлчлэх вэ? Би таны төлөө хэрхэн ивэл болох вэ гэж асуугаасаа гэж хүсдэг. Ихэнхдээ бид Бурханаас авдаг хүн байдаг. Гэхдээ Есүс та энийг ах дүүстэй хийвэл надад хийж өгч байгаатай адил юм. Хэрв тэдний төлөө ямар нэг зүйл хийхгүй бол надад юу ч хийж өгөхгүй байгаатай адилаа гэж хэлсэн. Өнөөдөр би сүүлд нь та нарт хэлхийг хүсэж байгаа үг бол бусад хүмүүс таны талаар юу гэж бодох бол гэдэгт хит их анхаарал тавихаа ойлгох хэрэгтэй. Бид заримдаа хэтэрхий ихээр тэд миний талаар юу гэж бодож байгаа бол тэд нар миний хувцсан дуртай байгаа болов? Тэднэрт миний ус таалагдж байгаа болов? Тэд нар намайг ухаалаг гэж бодож байгаа болов? Хүмүүс иймэрхүү зүйл санаа зовдөг. Тэд нар миний тухай юу гэж бодож байгаа болоо гэд. Яг үнэндээ бол тэд нар таны талаар юу ч бодоогүй гэж болно шүү дээ. Тиймээс юм бодмоор байгаа бол Бурхны тухай бод. Түүний төлөө юу хийж болох вэ? Бусад хүмүүст юу хийж өгч болох вэ? Энэ 25 минутын богинохон хичээл байлаа. Би танд хувиа хичээхгүй мөн өөрийгөө төв болгохгүй амьдрч сурах талаар заасан бөгөөд энэ нь та бидний сурах ёстой хичээлийн нэг бөгөөд
Есүс ирсэн зорилго бол бид өөрийнхөө төлөө амьдрах биш, харин бидний төлөө амиа өгсөн түүний төлөө амьдраасай гэсэн хүсэл байсан юм.